За дондох эмгэг дээр бол одоо жишээ нь ингээд хид хидийн сегмент тувааж болж байгаа байхгүй юу? Ерөөсөө огт тэр талаар ойлголтгүй хүн гэж байгаа байхгүй юу? Битгэхгүй тэр талаар. Ямар ч ойлголт байхгүй. Сонсч ирсэн байх гэж. За хоёрдугаар сегментэнд юу орж ирэх юм сонирхогчд гэж байна. Тоглолтын нэг харсан магадгүй өөрөөр аккаунт үүсгээд ганц нэг тоглоом тоглож үзсэн. Дараа нь болохоор асуудалтай гэж байгаа. Асуудалтай гэдэг маань бол заримдаа өөрийгөө хянаж чадна, заримдаа өөрийгөө хянаж чадахгүй алдаал оноол явж байгаа. За дөрөв дэх сегмент бол дондох эмгэгтэй гэж байна. Ийм дөрвөн сегмент байж. Тэгэхээр огт мэдэхгүй байгаа хүн эсвэл сонирхогчд бол бусдын сануулга, зөвлөмж өөрөө ухамсарлаад энэ асуудлаасаа гараа явах бүрэн боломжтой тэр хүн дээр. Магадгүй нэг ярьцлага үзээд ингэ яваад байл энэ чинь асуудалтай болох юм байна шүү. Би ер нь дэмимээр оролдож байгаа юм байна гэдэг юм уу. Эсвэл мэрэгжлийн үнээс очиод анхан шатны харьцангуй энгийн зөвлөгөө аваад тэргээ даван тулаа явуучих чадамжтай. Гэтэл асуудалтай байгаа болон асуудалтай хүмүүсийн нэлээдгүй хувь нь дондох эмгэгтэй байгаа хүн дээр бол гэр бүлийнхний тэр зөвлөгөө гэдэг бол үйлчлэхгүй. Хин нэгэнд өгсөн амлалтаар энэ асуудал шийдэгддэг биш. Заашгүй л мэрэгжлийн хүний чиглүүлэхтэй жишээ нэг зүйлийг 3 жил хийцэн гэдэг зүйл чинь бол хүний амьдралд аль хэзээний бүр дадал хөвшил болцсон тэр хүний оюун санааг үндсэнд нь бол ингээд эзэмдээд за сахин мөрөдөө тоглоом дээр жишээ нь ихэд огт тоглоагүй зүгээр л ажиллаа хийгээд байхдаа гэр орноо цэвэрлээ явж байгаа толгойд нь бол тэр тоглоомын тухай бодол юмнууд ингээд хөвчөөд гэж байгаа. Тэгэхээр тэр хүний амьдралын цаг заваа зарцуулдаг анхаарлаа мөнгө төнгөргөө хамаг юм наваажид тавьчихж байгаа нэг оюун санаагийн нэг томоо орон зайг эзэлж байгаа тэр зүйлийг бол яах нь зүгээр бити энэ тухай бити ин хий те одоо боцоо моцоо өөр ширэнд орно ингээд бол амьдрал ахвч одоо хэцүүд нь гэж хийлэнгүүт л заагаад гарчдаг зүйл биш болоод ирж байгаа. Тэгэхээр аль хаана явна уу гэдгээс хамаарат авж байгаа тусламж нь бол ерөөхдөө ялгаатай гэж ойлгож байна. Ер нь бол ойролцоо тийм. Гэхдээ яг ингээд нэг зөвлөгөө авах гээд ирж байгаа хүн дээр бол цахим мөрөдөө тоглоом дээр сонирхчийн төвчний хүн бол ерөөсөө байхгүй. Дандаа л тусламж авах хэрэгтэй гэдэг. Нөгөө талаасаа тэр тусламжийг авч чадахгүйгээсээ болоод гэр бүл салах, ажил төрөлгүй болох, тийм ээ? Янз бүрийн одоо хэрэг төвхт орооцолдох, магадгүй заашлаад хэмээ орлох гэдэг ийм асуудлууд гараад ирэхээр яг мэрэгжлийн үний зүгээс эмзэглэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр хүнд сонголт эмчлэгдэх, цацрах, сайжрах боломж нь бол гэдэг томоо орон зайг ашиглаж чадахгүйгээр асуудал нь дуусчих үедээ гэж. Ягаад гэвэл энэ асуудал чинь тэгэл одоо юу гэдэг нь явсаар байгаа сүрэл дуусчдаг юм бас биш шүү дээ. Гэхдээ мэдээж одоо тоглосон хугацаа тавьсан үр ширнээс хамаарна. Асуудалтай болсон болгон маань бол тэгэл ерөөсөө босч ирэхгүйгээр дуусчдаг асуудал биш. Өшөөд боломжууд бол байна. Тэрэн дээр чинь чиглүүлэг авах хэрэгтэй. Энгийнээр дүрстэд хэлэх юм бол одоо далаад төөрцөн байгаа завин дээр явж байгаа хүнтэй жоохон төстэй байхгүй юу. Гэтэл тэр зав дээр газар мэддэг хүн ирэх боломжтой. Тийм ээ? Зам чигийн заагаад өгдөг. Магадгүй явж байгаад яах нь вэ? Одоо хэрэгтэй мэдээлэл аваад тэр луужин моожингаа ашиглаад бас нэлээд зүгэлчих гээд. Тэгээд дондох эмэгтэй байгаа хүн дээр бол би юу гэж бодож юм бэ? Нэг ингээд завин дээр суудсан яг хааш явах вэ мэдэхгүй за ийшээ ч юмар юм уу ийшээ ч юмар юм уу гэдэг хүн дээр мэржлийн очихороо яах нь вэ? За би бол Эрдэнэсийн арлыг буюу та хэдий хайгаад байгаа газрыг бол мэднэ те. Би олон хүнийг тийшээ чиглүүлж байсан гээд өөрсдөнд байгаа тэр нөөц боломж, хөрөнгө хүч, цаг зав боломжийг яг гаргалгаар нь чиглүүлж өгдөгөрөө давуу талтай гэж бас хэлмээр байна л да. Тийм. Тэр утгаараа бол ер нь маш том асуудал дээр одоо бодъё л да хэдүүлээ тийм үү. Одоо нэг байшин барих гээд одоо за нэг хэдэн мод авчирсан сүх хөрөө байж гэн тийм үү. Ерөөсөө одоо огт байшин барьж байгаа хүн дээр ирээл байшин барих гэж хэцүү шүү дээ тэр чинь тий. Ер нь хийдэл нэг төсөөлөл байгаа. Гэтэл маш сайн байшин бариад сурцсан хүн ирээд хөрөөдөө харуулдаа тажуугаас нь туслаад ингээд зааварлаа явуул тэр байшин чинь сайхан босоол яринтэй. Тэрэндээ төсдөөдөө гэсэн. Өөрөөсөө яг тэр асуудлыг шийдэх гээд хитрхи их цаг алддаг юмнууд их харагдаад байдаг. Тийм болохоор яг нь өөрсдийн хэмжээнд шийдэж чадахгүй нь ойлгомжтой болчвол дараагийн алхмаа ер нь бол хийх нь илүү одоо үр дүнтэй ашигтай гэх юм уу тийм.